Зөөсөн мэдсэн үү? Мэдсэн. За хэлцээ. За хай манайхаа сайн уу? Тэгээ өнөөдөр гой bubble tea хийж байна. За тэгээд бас нэг гой зочин ирнэ. Оноо зочин одоо одохгүй ирж байгаа. Тэгээ бид гурав хамтдаа сууж байгаа. Бүгдээрээ нэг зүйлийн талаар ярилцсанаа. За тэгээ bubble tea хийхдээ bubble авцсан. За 300 г bubble аваад яг буцалж байгаа халуун усан дээрээ хийгээ. Тэгээ одоо энийг 25 минут дахиад буцалгана гэсэн. Уул нь ингээд яава. За уул нь ингээд bubble tea-гээ хийж явахдаа юм яриад ингээд гоё ярангаа гоё bubble tea хийгээд тэгээ ууя гэж утсаахгүй. Тэгсэн чинь юу нь бол bubble tea яг bubble-ийн одоо bubble-ийг болгоход нэлээх цаг шаарддаг юм байна. Тэгээд ер нь бол bubble бүх юмыг бэлтжээд яг хооронд нь бүх юмыг холиход бэлэн болгоод тавихаар бит хоёр одоо ингээд bubble-ийг буцалгаж байна. Тийм. Тэгээ анхудаа нэг bubble tea хийж үзэж байгаа болохоор бас фейлдчих магадгүй. Тийм болохоор аюусаа хийхгүй байна. Тэгээ яарч түрүүнд буцалгаж ийн гэсэн чинь одоо нөгөө төр буцалгаал 25 минут болгоно шүү гээл байжлаа. За хоёр гоё та зочныхоо нэрийг танилцуулах хий хэрэгж байгаа байх гэхээр таада Энрэл сайхан. Энрэл сайхан. Цаа хүн байгаа. Тэгээд Энрэл сайхантайгаа ер нь бол өмнө нэлээд дээр үеэс нэг нэгээ бид мэдэлцдэг гэсэн тийм. Одоо энэ видеог хийж байгаа гол зорилго чинь нөгөө дэлхийн зөнгийн оролцоод хөгжиж гэдэг тийм урандаар хийгдэж байгаа видеонууд байгаа шүү дээ. Тийм болохоор хорцоочлын талаар ерөнхийдөө бол ярина. Тэгээд Энрэл сайхан цаал тасахгүй ингээд ийм зүйлийн талаар ярих юмаа гэж хэлэхгүй гэсэн чи бүр амар дуртай тэглвэдээ орлогоо тэр нь бол ийм бүр амар оролцмоор байна гэх амар бүрд гэсэн. Тэгээд би бас Монагаас бас асуугаад тэггүй гэсэн чи бас зөвшөөрсөн үү? За сайн уу? Тагтам биш үү? Тийм байгаас тийм. Хай. Да та рийг жимэрдэг байх нь би бисээ. Ахын бол угаасаа игээ. Чи хийгээд байгаа юм уу? Хийгээл чи орж ирээч. За энэ сайхан ирсэн нэрээ. За энэ Отиш бисээ өөр хаа. би ч За асуу. Хоёр ч амар зэрлэг стил мэт. Би хадаж таарсан. Ингээд үнийг хоёр тайпаар ангилна. Гороо. Ийм. За одоо энэ чинь оритой идэхэд байгаа горлаа. Оритой Тийм. Оритой хийх маш амархан. Одоо энэ чинь сахарын сироп хийцэн гэдгсэн шүү дээ. Тэгээ одоо энийг ийш нь хийн. Хийх юм байна. За манай бабл мэн болцсон байна. Аягандаа хийгээд аваад ирээ за. Тэгээ уусаа гэртээ бол манай үзэж байгаа хүмүүс л яаж хийж болч тээ. Тэгээ тал. Чи ухаатай маа? Тэг. Той байсан бол дүүргээл зүйлд нь дуусаад тэгээд усыгээд очие. Ихтэй хөрхөө бабл шиг харагдаад юм шүү. Бабл. Яа, бабл шиг яваад баг. За бабл тийм би нүү яалтчихгүй. Сарай штэ тий. За та сексэг чирэглээрээ. Яас. Хөөрхөн юм шүү. Ямар захарал. Төрөний хаяун гэж та. Сахарыг бодгоч юм шүү. Зээрэж хийцэн. би нөгөө нэг сироп авах гэдэг. Асуудаг тий. Ухай. Одоо байна. Тэрэхөө. За тэгээ та дуурайж морож хийх гэж байгаа бол бид гоё дуурайж хийгээд хэрэггүй. Өөр зүйл ярьж ирсэн. Тэгээд гоё бабла хараад газ уумаар санагдахгүй гоё бүлээцтэй байж байгаа юм бүрэн бүтэн болоод хийх хэрэгтэй мэ шүү. За эхлээд гоё эхний ээлжинд хэдэл гоё Энрэл сайхнаас хувийн асуултуудыг гоё асууя. Тэгээ гоё үнсээр нэг орноо. Үзэж байгаа хүмүүсүүдийн одоо нэг сонирхож байгаа асуулт нь Энрэл сайхыг хэдэн жил дуулж байгаа гэдэг амар сонирхол байна. Би яг ингэ хүмүүс яг яаж хизээнээс дууж эхэлснээ яаж бодд юм мэдэхгүй. Би ингэ цэцэрлэгт тахад нэг урлагийн үзлэг болдог штэ юм жижиг. Тэгээд манай цэцэрлийн дуугч минь багш надад тэгж хэлсэн таахгүй. Чи гоё дуулдаг шүү гэсэн юм мессеж миний толгоонд өгсөн. Тэгээ би ингэ тэрэнд амар баярлаад.
толгой өнгөрдөг шүү. Бүрээ. Тэгээд цэцэрлэгт манай цэцэрлэг багш тэгээ намайг гоё дуулдаг шүү гэж хэлсэн чинь би баярлаа. Тэрэнд ингээ итгэцэн байхгүй юу. Тэгээд баг сургуульд орвоо. 1-5 дугаар ангиуд ингээ 5 удаа урлагийн үслэг болж байгаа шүү дээ. Би нэгэнт нь ч одоо юу хийж байгаагүй ингээ ямар нэгэн байр эзэлж байгаагүй хинч намайг гоё дуулдаг гэж. Гэхдээ би нөө цэцэрлэгийн багшин дээ жоохон бахад чи гоё дуулдаг шүү гэлцэн үнд нь итгэл би ингээ дуулдаг лах хэвээр би дуулах хэвээр гэл ингээ бодоол идэг. Тэгээд нэг дунд сургуульд орж ирээд хамгийн анх 7 дугаар ангид нэг юм гослол дууны төрөөс 2 дугаар байр аваад зүр төрөгч баярлалаа заа заа нэрээ. Тэгээд тэрнээс дэш яг юм бэлтгэл ерөөсөө хийдэг зүгээр ингээл дуу сонсоол дуулах туртай байж байгаа. Тэгэл ер нь л хизээш нэм дууны янз бүрийн юмд одоо сургалтанд сууж байгаагүй ингээл тийм байгаагүй. Тэгэл яг voice дээр анх удаага л ингээл яг ингээд хэвээр нэг тийм байна оо микрофоны чинь ингэж ярих хэвээр биш тэгэл тиймэрхүү сурч ирсэн. Индэрлэг болох нэг таньдаггүй байж ийсэн аа. Бид хэд ч нөгөө бүгдээрээ итгэгчтэй. Тэгээд яг нэг дуу байдаг байхгүй юу? Тэр дуу бүр амар гоё дуу заяа. Тэгэл тэрийг сонсож байгаа л яг нэг дуулаад байгаа хүнийх нь царайг ерөөс харж байгааг байхгүй юу? Тэгээ нэг өдөр яг нэг дуулж байгаа ингээ бичлэгийг ингээ үзсэн чинь амар хөөрхөн охин байна. Тэгэл би бүр хараад вау гэжтэй л ямар гоё юм бэ ёо ийм гоё царайлаг тэгснэ амар гоё хоолойтой бүр ямар амар авьяас бурхан өгсөн байна да гэж бодоод тэгэл тэлчихсэн. Тэгээд ч тэлцэнаа шүү. Нөгөө нэг анх манай юун дээрийг ярьсан үгчсэн шүү дээ. Тэгээд би орой гэртээ ирсэн чинь Instagram орж амжааг өсөх гэсэн чинь манай найз над руу залхсан. Чи ороод Instagram-а шалгадаа хич ямаг тагцсан бэ гэх юм. Ороос хүү яваа. Жилстэй нэрэ. Би ч угсаа баярлах гэж мэдээ бүрстэй нэрэ. Төрөөнөөс биш юм хэлэхгүй болохоор чи одоо ч ороо залхаж хэлчих. Би бол анх тэгж харчихсан. За. Би бас яг тэгсэн бах уу. Ямар ч хамгийн анх юун дээр танилцлаа. Хойлоо хаана болсон юм бол харин дээр би нэг лайв хийсэн чи доор бас хүмүүс жээлэг чи яаж таньд жээлэг чи яаж танилцсан би яг хэсэггүй хугацаанд бодоод би яг хаана танилцсан юм бол мэдэн шүү. Би бүр ядаргаан мэдгүй хизээ инэр сайхантай нэг амар сүртэй найз нь мэдгүй зэ. Гэтэ яг уулзахтаа хизээ найз таньдаг байсан. Найз юм шиг ярьж байна тий. Энэ хоёр яг хамгийн анх царайгаа харилцаж уулзсан нөгөө нэг Наки ахын цомгийн нэлтэх тийм шүү дээ. Одоо сарвал та нөгөө нэг хамт юу болсон шүү дээ. Хамт болсон шүү дээ. Тэр чамд амар мэдрэмж төржсэн бэ гэдэг би яг нөгөө юунаас ч уншижсэн ба бицэнээс ч одоо гоё шуурлаг хийгээд яг гоё ярьчихгүй. Харин тийм. Би нөгөө нэг ингээд амар онгор нүдтэй байхгүй. Харж байгаачлаа. Тэнгууд ийм онгор нүдтэй хүмүүс чи асуудал нь юу байдаг вэ гэхээр хүн яаж чарж исэн чи муухай хараад байна гэдэг заяа бүр ингээ хүн хамаг хайраараа харж чад чи яа муухай хараад би бүр заа. Тэнгууд ингээ тэр гэлдэславын бодолт нь бас ингээ амар хурц бодолттой. Тэгээд бид хоёр чи юу ч мэдэхгүй байгаа шүү дээ. Хүмүүс тэгээд идэв байхгүй. Та нар ингээ зохиолтой тайзан дээр угсаа мэдчихсэн биз тэгээд бүр үнэхээр үгүй бүр ингээ тайзан дээр зогсож гинт хамтлаг болгомоор ингээ шууд ингээ тарих дүү гэж явчихаж юу ч ойлгохгүй. Тэг бид хоёр чи би бинлүүгээр л гахал нөө наана мархтаас за юу ч болсон хоёлаас нэр хамч үл тэрвэлдээд орсон бүр тэгнээс хамт болоо. Тэр нөгөө нэг юу гол нь ойлгохгүй хамт яваад цаашдаа ингээд яг нөгөө ярьсан юмсаа ойлгож чадахгүй тайзан дээр шууд яг тайзан дээр яг үнэлээд юу шүүгчдийн ярьж байгаа нэгсэн сонсогддгоо байхгүй юу яаж итэл тэгээ ингээ бүр ойлгохгүй гайхаа байж энэ анхаах за ингээд продюсер руу зөвшөөрлөө гэж тэр нь би гайхаа юу болчих. Тэгэд хоёр ярилцах цаг авах уу гэм би тгийм игээд тэр дээр амир ярилцах гад хойшоо орж ярилцах гал ингээ явсан чи 10 views тодлоо гэж тэр ярилцж байгаа шиг харагдаж байгаа үгүй зэ зүр өөдсөөр яах вэ харин хойлоо за гэл дуусна тэгээд уршаанаа тэгээд зөвшөөрч байна үстэй тэр нөө гарч ирчээ юу хийснэ ойлгохгүй гайхаа хойлоо тэр яа гэсэн хамтлаг юм уу тэгээд нэгийг сонгохгүй яг хойлоотаа давж байгаа юм уу урд нь үний тийм тохиолдол байдаг гэдгийг ч би мэдэхгүйсэн. Гэтэ тийм тохиолдол байдаг юм. Байд юм лээ. Ер нь дэлхийд 11 тохиолдол байсан баха. Нийт хамтлаг болгочихсон. Тэгэл ямар ч сан харчаал байдаг л юм байна. Тэгээд нөгөө нэг дайхаад шоконд орж байгааг маань энэ ста нэрээ ийм инглээд иглээ. Наад хоёр чи нэгэндээ дургүй гэдэг бүр гайхаа юу яриад. Тэр чинь бас нэлээд том шийдвэр шүү дээ. Тийм шүү. Шоконд орчиж байгаа юм чинь. Яач юу. Бүр хамтлагс амар баярлж байгаа. Урд нь бол би хизээч тэгж бодож байгааг байхгүй юу? Ерөөсөө хамтлагт байна. Багасаа ингээл ерөнхийдөө ингээл урлагийн юу ормоор нэгмээр ингэж бодож исэн ч гэсэн хизээч би октын хамтлаг гэдэг юмны нэг хэсэг байна гэж бодож байгаагүй. Тэгсэн чинь тэгэл уусаа төсөөлөг юм гарч ирэл амар сонирхолтой. Бас яг хоёулахна байдаг хамтлаг Монголд амар хаврах тий.
Галагаас өөр галагаас өөр. Тэгээ хоёр нар байх бас нэг талаар амар давуу талтах. Яг харилцах хүн ганцхан болохоор нэгнийгээ илүү сайн ойлгуулж байгаа. Олоолаа байх бас хэцүү шттэ яг харилцах тал дээр бол. Тийм хүмүүс тэгэнгүүт юу гэж бодоод байдаг вэ гэхээр жишээ нь амар юм өнгөцгөн харж байгаа байхгүй. Наад хоёр ч одоо бид нар 3 минутын бүгд дуулж байгаа гэхэд тэгээ нэг хүн 3 минут дуулж байгаа. Наад хоёр ч 1 минут ингээ хасахсаар нь хувааж дуулж байгаа. Талдууд дуулж байгаа гэсэн. Наа чи ингээ өөрсдөө амар амар. Тэнгүүд яг үүндээ хүн ганцаараа ингээ байхдаа бэлтгэл хийж болно. Би гэртээ ингээ дуулаад ингэж. Тэнгүүд бид нэг уулзаастай бэлтгэл хийж болохгүй. Тэгээд ингээ уулзсан ч гэсэн яг нэг ингээ уусах хэрэгтэй, ингээ хэрэгтэй гэж. Тэгээ бид 7 хоног дандаа нэг удаа ингээ хамт болцож ийн гэж гадар явдаг байхгүй. Нэг ойлгохгүй болохгүй гэлээ хөөе хоёул болцгоо марцсан юм ста тгийгээс юу вэ гэж өдөөсөөр өдөржингөө хамт идэв хүртлээ. Нэг дууг 1 минут 30 секундээр нэг дуулна бол намархан яг үндэ камертоны мэд байх нэг мөр үг хэлдэг гэсэн. Чи яг нэг юм амар өөр юм байд юм билээ. Өчигдөр анх удаага дууныхаа аяыг сонсоод тэгээд гоё агаа удахгүй ямарчсан. 9 сар гэд гаргач. Ваа, шинэ дуу юм уу те бүр оо яа гоё. Тэгээ ёо би бүр нэрэ бүжигчдэг үнэндээ биширдэг болсон. Бурхан минь ямар аим хэцүү юм бэ? Бүр яаж бэлтгэлээ жим дээр 2 цаг бэлтгэлээ гэд лав тэгж хөлөрдгөө. Тэгэл ингээд бүр амар ядраал гэсэн үг амар гоё юм билээ л дээ. Тэр сайн байна. Ингээд Хэцүү шттэ. Тийм бүр ингээд бүжиглж байгаа нэг арга дуу ямар гоё. За ингээл болчих юм байна гэх. Тэгэл яг хийгээд үзэхээр нэг юм өрөөлтөө нэг бодчихгүй амар хэцүү л тэр. Гэтэ өчтөр чиний сториг харсаа бүжиглж байгаа стер алчиж штэ амар сайн л шүү. Энэ та уухай чигээд тий таар гэхдээ бүжигчдээс юм сонсох сайхан байна. за энэрэл саруултыг хин гэж дуудیں۔ Сарвал саруул. За энэрэл саруу. Энэрлхүү туяаку. Энэрлхүү туяаку хоёрын хамтлагийн түүхийн хөвцөн. Хоёр хамтлагтай нэр өгсөн нэрээ. Тий. Удахгүй одоо шинэ дууных нь юу гаргах юм шиг тий. 2 3 хоног юм өгсөн. За хүлээж ТV яг энийг ярьчихсан юм аа. Аккаунт дээр гарчихсан шүү дээ. Йоо тэр яар солиодсэн. Тэрээс амар юм. Тэрний яг дараагийн Power Legends амар зүүн бүжиг хамгааллаа. Тэгээд тэрийг үзээд би бүр хөөх гэж бодсохгүй. Яг та хоёр шиг юм эмхтэй төслөөр нь бол тутчаан байл шүү. Харин хүмүүс амар гоё урамшуулж байгаа. Тэрний бүр амар баярлж байгаа. Тэр чин гэтээс тоглолт болохоос хэдхэн хоногийн өмнө болтох орж ирсэн ээ. Битээр би бүжиг бэлтгэлээ хийсэн байз. Битээр ингээд өөр юм готлон өсгөөс ахгүй юм айрми юм шиг өсгийгүү. Тэгээд тэр мэрийгээ ч авцсан бүх юм болцсон байжсэн чинь өдөр очсон ээ. Гэт битээр бэлтгэл хийсэн чинь яасан гэж өсгийтэй готлон өснө. Битээр бүр гайхаа юу яриад байгаа юм бэ? Арай гэж бүжиглж сурыг гээд бүрдийн ингээд махаа идчихсэн чинь өсгийтэй готлолтой бүжиглэн гээл тэгэл уусаа ямар ч тэг юу шалтгаан байхгүй шүү дээ. Бид нар уусаа бүх зүйлд окей хичээн чадна гэж ороод ирсэн. Тэгэл чадна. Тэгэл дотроо ингээл амар юу вэ гэж амтлаа. Чадна. Тэгээд за өнөөдөр ч өсгийтэй гутал авчих ингээд. Тэгэл бүр өсгийтэй гутлан дээр чинь их явдаг байхгүй юу? Ерөөсөө өмслөн бүжиг амар ч. Айгүй тэгээд бүр тэгээд одоо ингээ харахаар нэг яг бэлтжижсэнийхаа бодвол хөдөлгөөнөө ингээ амар дутуу хийсэн юм. Тиймэрхүү юмнууд ингээ хүмүүс мэдэхгүй болохоор нэг харахгүй нэг бэлж байгаа явцаа мэдчихсэн болохоор ингээ хараад за одоо юм ба дараа нь тий харьцуулж ийм байхын тулд хичээндээ ингээл одоо бэлтгэл хийгээл бид бас яг авислам олчдоор тэгсэн ш нь хар хуцтай гарч ирдэ ш дээ тэгчин нөгөө нөхцөд нь бүгдээ дубль өмсчихсэн ш. Тэгснээ нөгөө юун дээр идвэс тий. Уг нь бол анханасаа анх бол ингээд аяга намхан гутлан дээр хийнэ гэж бодсохгүй. Тэгээд хийж агаад дублэн дээр хийнгүүт нөгөө хөдөлгөөн чинь шууд ингээд 50% буурч байгаа юм ш. Тий. Харин яг тийм хамгийн гомдмоор ер нь бол яг тэр үзэл бүр ингээд YouTube дээр тавигдаад хүмүүс ингээд үзнийхаа дараа ер нь өсгийтэй гутлын дараа нэг өсгийтэй гутлыг нэг дурдаагүй анзаарахгүй тэр бүр амар хэцээсэхгүй яг яа өсгийтэй гутлын дээр тэгж хүчтэй бүжил бүр хамгийн амар байсан. Тийм тэр чинь нэг сонир октод нь суулаа байна гинэ чинь ерөөсөө ингээд юм сонир булчин ажиллаж өгдөг юм чи яг өсгийтэй гутлын өчрөг түрүү болоод зүтгэний хийж чадахгүй амарсан. Тэгэл яг миний тэр үед яг бодож хүчээс хэлбэжсэн юм нэг хідэн залуучууд байдаг шүү дээ өсгийтэй гутлан дээр алт. Эдгээр бүжиглээд тахад чадахстай шүү дээ энэрлээ гэх. Эрэгтэй хүн байхад арайчтай дутах юм уу гэх. Тэгэл явчихлаа ш. Одоо яг гоё чухал гол сэдв рүү гарцгаая. За ер нь бол яг бид гурийн өнөөдөр ярих гол сэдв болохоор хорц зуршил гэдэг сэдв байгаа. Тэгээд за бид хоёроос нэг юм асууя заяа. Ер нь хүн арих ууснаар ямар буруу нөлөө, буруу үйлдэлүүд гарах одоо битээдэг вэ? Нягууртай байдаг вэ? Ер нь бол баг
хүн болгоны яг амьдрал бас ойрхон болж исэн зүйл байдаг. Яг иймэрхүү сэтгэл эмзэглэж явдаг ч юм уу, архинаас болоод үүдэлтэй болсон тийм зүйлүүд байвал товчхон гоё. За юу би ч нөгөө нэг социологч гэх мэрэгчлээ байхгүй юу? Тэгээ манай мэрэгчлэн болохоор угаасаа яг нийгэмд болж байгаа ер нь бол ямар ч төрлөөр ажиллаж байна. Гэхдээ би ер нь өөрөө яагаад сонгосон бэ гэхээр нийгмийн асуудлыг хөндөж ажиллахын тулд энэ мэрэгчлийг сонгосон. Тэгээд нийгмийн асуудал гэдэг одоо хичээл ордог хгүй. Тэрэн дээр бол надад чинь амар том асуудал болж ирээ. Тэгээд ингээ амар олон судалгаанууд ингээд харахаар гэр бүлийн хүчирхийлэл бол хамгийн түрүүнд орж ирж байгаа юм шиг надад санагддээ. Яа гэх юм бол тэ хүмүүс нэг арх тэг согтууруулахын дээр хэрэгэлсэн үедээ эрүүл ухаан байхгүй болчдөг учраас амар хайртай ч гэсэндээ тэ хайртай ихнэрээ хайртай хүүхдүүдтэй маш хүн нөхцөл байдал учруулдаг. Тэгээ маргааш өглөөний тэрийг сандгүй ч юм уу тэ тэр яг ухаанаа алдсан байгаа үедээ тэр хүн өөрөө биш болчдөг учраас гэр бүлийн хүчирхийлэл ялангуяа Монголд айгуу том асуудал. Тэгээд энэ бас нилээдгүй хувийн харигдaltaй холбоотой гэж бол би дүгнэж байна. Яг хоо бодит жишээ бол яг миний амьдрал дээр гарч ирсэн байхгүй юу? Уусаа намар жоохон багт чи манай гэрийнх нь харигдaltaй амар ихтэй. Тэгэл амар хэрүүл маргаа ихтэй. Зодоо ихтэй байдаг гэсэн. Тэгэхээр ерөөхдөө бол яг яалтчгүй жоохон хүүхдүүдэд амар хүндсдэг. Бага насны уусаа тэг чинь би бага насны хүүхдээсэн. Манай дүүнэр бүгдээрээ жоохон бисэн. Амар хэцүү юм чи ер нь бол тэгэл яг том болоод ирэхээр нэг арай гайгүй болж ирж байгаа. Гэхдээ тэг ер нь бол хөрхий жоохон бага насны хүүхдэд бол тэр амар хүн тусдаг. Ер нь бол сэтгэлгээнд нь хөрхий ямар ч нэг жоохон юу гэдэг өөртөө их итгэлгүй болдог юм уу? Гэр бүлийнхнээсээ санаа зовж эхэлдэг юм уу? Тиймэрхүү зүйлүүд амар их тулгардаг. Байсан тийм миний хувьд л тийм. Тэгдэж штэ нөгөө нэг одоо жишээ нь архитекттай гэр бүлд өссөн хүүхэд яг ингээд ийм тухайн цаг мөчөдөө яг хүүхэд байхдаа би хизээч архихгүй гэж боддог мөртлөө ингээд нөө одоо ингээд том болчингуудаа тий одоо яг өсвөр насндаа ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд буруу шилжилт хийгдээд тэгээд аав нь архиудаг байхад аавыгаа амар үзий яддаг байсан мөртлөө өөрөө дараа нь ингээд архинд орсон тиймэрхүү тохиолдол юу нэг амар их байдаг штэ. Тэгээд тэрийг яага хараад янгууд нөгөө нэг юу гэдүүлээ мэдрэмжгүй болох гэж нэг юм хэллэг байгаад идэм байлээ л дээ. Одоо жишээ нь хамгийн наадахын жишээ юм бол тэ хүн ингээ аллаг хүчрхийлэлтэй кино ингээл үзэл ах юм бол дараа нь тэр зүйл ингээ өөрт нь тийм амар зүрхтэй юм шиг санагдахаа болчдөг. Тэнгуут яг тим гэр бүл төсөөд амар юм хэцүү нөхцөл байдал байсан ч гэсэндээ эргээд том болчихсон одоо тэр нөхцөл байдлаас жоохон холдчихж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь өөрөө гэр бүлтэй болоод ингээ явж явах үедээ ингээ бас эргээд тэр замлоо одоо аав ээжийнхээ алтайг давтахны нягууртай. Яг хүн доо бага наснд хүүхдүүд ч 0-7 наснд хамгийн амар чухал нийгэмшил явагддаг байхаа тийм үед нь сэтгэл зүй зүрх сэтгэлт нь юм цочроо хөрчгөөр тэрнийх нь ингэ юу дараа нь гарч мардаг. Тэгтээ гол нь тэрийг амар тэ өөрөө авч явдаг юу гэдэг. Тэрийг эдгэх гэх юм үү зүгээр ингийн хэлээр эдгэх хүн амар хэрэгтэй байдаг баг. Тэгээ өөрөө бас бие захирч чаддаг байхгүй болвол тэгэл өөр хүүхдүүдтэй амар хэцүү төсөл байдлыг авчирч ийна л гэсэн үг. Тэгэл надад болохоор бас ер нь л яг ойролцоо адилхан юм. Манай аа гэхдээ яг наа жоохон бахад архинаас гарч ирсэн аахгүй юу? Ээж аав хоёр хоорондоо нэмлээ муудалцаал. Тэгэл ээж яг нэг юм дөрвтэй үг хэлээл аа бас яг хантай ээж чадаад юу архинаас гарсан юм шиг байна. Тэгээ тэрнээс өмнө болохоор аав тэгэл баг өдрөө болгон согтоо орж ирэл тэгэл булгаа гээл дуудан гот би өмдөндөө шишдэг. Тэгэл ер нь л тэгэл зодож мод нь ер нь л тиймэрхүү юм бол ер нь л согтоо яг эцэг тэ аав нь ч юм уу ээж нь ч юм уу яг орой болгон согтоо ирэхдээ яг тиймэрхүү үйлдэлийг бол их ихтэй гаргадах. Ягаад тэр яг нөхөн согтоо байгаа болохоор одоо жишээл гэр нь муухай ах ч юм уу хоол байхгүй ч юм уу эсвэл хүүхэд нь ямар нэг юм буруу хийсэн байгаа тийм процессыг харахаараа нэг архины хор нөлөөнөөс болоод амар нэг тийм эвдүүцэл ч юм уу уур хүрэх бухимдах байдал шууд давангаалж гарч ирснээр тэрийг амар шууд буруугаар гаргаад ихтэй ах гэж бодож байна. Тэгээ бас ер нь л архитектаас явах наснаас хамаараад жоохон өөрөөр илэрдэг юм бол архитектийн муу зуршлууд. Одоо жишээлбэл би хүүхдгүй бас залуучуудаас ер нь одоо ийм нөхцөл бас нэлээд уудаг болсон үе шүү дээ. Айгүй харигтан сэгтэрдэг. Тиймхүү нөхцөлд болохоор хитрхи буруу дагаврууд нь гэх юм бол амар юм одоо бахархт өөр амар барахдаг ч юм уу амар юм омогтой болоод нэгнийхэн доор орохгүй гээл зодоонуудаа хийгээл тэгэл зодтолж жонгот нөгөөтг нь ингээл амаараа ингээл жоохон доошоо хийсэн үг хэлэнгүүт би өстө чамд хийний хөвгт болохоо харуулаа маруулаа ингээл тэгснээр ер нь бол жоохон хутга шүү төв юм уу би бол яа шүү дээ. Тэгээд тэр чинь бас ингээ ирээдүйд яг чи яг хүүхдгүй яг чи ээж аавынхаа өөрөө хүүхдэн байгаа насн дээр яг чамд байгаа хариуцлага цаана байхгүй ч гэсэн чи юу өөрийгөө жоохон хохирч байгаа байхгүй те ирээдүйд бол тийм. За тэнгуут яг доороо хүүхдтэй өөрөө хүүхдтэй хүний ээж аав болсон тиймэрхүү хүмүүсийн хувьд болохоор бүр 100%
чи хохирохоос гадна давхар бүр хүн хохироож байгаа гэдэг ер нь бол байн ухамсарлах хэрэгтэй биш санагддаг. Тэгээ яг сая инэрлийн хэлсэн шиг ер нь гэр бүлийн хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь зөвхөн нэг зодож нүдгээс цааш ингээл зогсчихгүй шүү дээ. Бас зөндөө олон бүр ингээд сонсгоос ч амар юм зөндөө байгаа. Тиймэрхүү юмнуудыг ер нь бол сонсохоор үнэхээр сэтгэл хөдлөлдөг ээ. Ялчгүй юм аимшигтай хор өнөрлөлтэй. Тэгэл дотор өөрийнх нь биеийн доторч тэр тэгэл цэвэр тархиных нь бас мэдрэлийн эсвүүд нь бас амар хөлт юм шиг л шүү дээ. Тэгэл биеэрээ ч хордоол гадагшаана тий хайртай гэр бүлээж гисэн ингээл амар хордуулаад шалгалуулаад айлгаал. Ерөөсөө архины хор хөнөөл бол үнэхээр аимшигтай байна. Тэгэл архинаас олж л хамаг аимшигтай хэрэгнүүд ер нь бол гардаг гэсэн. Дандаа согтуу байсан. Тий. Тэгэл согтуугаас жолоо барьж байгаа л осолд ордог. Согтуугаас яж агаад гэр бүлийнхнийхээ гишүүнийг алдсан байдаг. Тэгэл амар хэрэгнүүд дандаа л арх утсантай холбоотой. Бараг л тий эрүүлдэ хүмүүс бол барагтаад нэг тийм мэдвэн санагддаг шүү дээ. Бүр үнэхээр золгүй явдал шил. Тийм. Яг энэ бичлэг үзэж байгаа хүмүүс яг тэр нэг байн ингээд чамд очиж байгаа тэр дадал зуршлаас өөрийгөө гаргах яг тэр юмнаас тэр юм яг дотроо ингээд хадгалаад ингээд яг цаашдаа яг бүр тийм за би ч гэсэн болох юм байна. Яг манай аав ээж, манай ах дүүнэр яг ингэж яхад би яагаад болохгүй гэж. Яагаад надад ийм хэцүү юм зохиолдоод ах чинь би уугаад ингээд жоохон энэс ангижиж болохгүй гэж тийм бодлуудаас юу н холхон байгаасаа гэсэн бас яг ийм яриад байгаа шүү. Яг ямар ч хүн яг нэг юм арх тамхиг нэг юм хэрглэж үзмээр санагддаг нас гэж байдаг юм шиг байна тий. Би бол тийм байсан. Намайг бас тийм байсан. Чам тийм байсан уу? Би тамхи бол хизээч амандаа өрөхгүй гэж өөртөө амлаж байсан. Яг тийм л үзэж байгаагүй юу? Тийм тэгээ нөгөө гол нь чинь нөгөө чаас өөрийнхөө хэмжээг мэдээд байгаа байхгүй яа тийм бол би ямар нэгэн зүйл рүү орчих юм бол би гарчиж чадахгүй ч юм уу те би тэр зүйлийг туршаад үзчих юм бол дахиж надад тийм оролдож үзмээр тийм юм төрөх үедээ гэж бодож исэн болохоор би тэг өөрийгөө заавал тийм хүнд нөхцөл байдал руу дахиж тэр юм руу ороод босож гарч ирэх зовоод ах шаардлага байхгүй анханасаа хизээж туршиж үзээгүй юм дээр юм бэ гэж бодоод зөв хүн байна. Тэгээ уусаа яг нэг юм яг өсвөр насн дээр ялангуяа тий яг юм хэрэг тамхи одоо энэ нь болохоор нэг юм тамхи татмаар байгаа арх уумаар байгаа ч юм уу иймэрхүү мэдрэмж нь болохоор яг хитрхийн юм эцэг ихээс болоод байгаа даа биш яг одоо болохоор нэг юм наснаас болж бас нэг юм болдог нэг юм байдаг гэх юм уу да тий жоохон ялгас салах юм бол яг нэг юм дөнгөж хүн болоод ухаан ороод байжсэн чинь ингээл ах нар их нар арх уугаад ер нь ингээл юу зөвхөн яг ингээ харж байгаа муу талаасаа биш ер нь нэг юм жоохон нэг юм сонирхолтой байдаг талуудыг харсаар байгаа оролдож үзмээр санагдаад оролдож үзээд гардаг хүмүүс байна. Бүр оролдож үзгүйгээр гардаг хүмүүс байна. Бүр ингээд гардаг ч хүмүүс байна. Бүр ингээд дотор нь унцдаг ч хүмүүс байна. Тийм. Тэгээ би ингээд бүр сүлд сонсож байхад бол би бүр харж ирсэн аахгүй юу? Манай яг би ингээд нэг юм яхаа манай хайлстай байгаа. Манай хайлстай одоо энэ өдөр хичээлээ тарчаал гудамж иргээл явжсэн чинь бүр мангар жоохон 2 бандныг охин заяа. Бүр ийм жоохон заяа. Тэгс чи яг надад ч тийм өөртөө нэг 5 дугаар ангич баг хүрээгүй за 50-тай гэсэн намайг гарсан амар сансан хайцаахгүй юу. Тэгэл би бүр амар хараад уурэл яа дан танаа гэлцэж чинь. Хомоо гэх уурал над руу дий уццаа. Тэгэл бүр ингээ харангуй. Ёо гэл. Тэгээ тийм яг ингээ юм туршиж үзмээр нэг юм наснууд байд юм шиг чаавс. Гэтэ тэр насны амар залуучсан юм шиг байна. Бүр амар залууч 5 дугаар анги гэж члээ. Манай дүү одоо 5 дугаар анги зөө. Манай дүү анги тамхитдаг хүүхдээ анги болтой. Тэр нь юу вэ? Би ясаа сар 2 сар өмнө тарханд имэдэр очихгүй. Тэгээ нийт авахтай дээ. Тэгээд ингээд зогсож ирсэн чинь орцон ингээ хүмүүс хаалга ингээ нээгдэж чагдах амар чанга сонсогддог. Тэгсэн чинь ингээд имээ байжснаа л ингээл энэ хит юмнууд ингээд арцсан тамхи татаад идэм эдийн гэдэггүй тэгээд ингээ өрөөнөө босоод нөгөө хөөж гарахгүй босгоор нь би явуулчих гээд хаалгаа нээсэн чинь 4 билүү 5 охин заяа. Манай эмэгтэйдүүд ч баг эмэгтэйдүүд ч 10 11 гаруй өртөө мөн бүр ингээ амар жижигхэн тэгээ гартаа тамхирс би бүр тэрийг бүр юу ч хэлж чадахгүй бүр шоконд ороод бүр та нар юу хийж байгаа ингээд гисэн чи шууд тамхиа өстө гүүгээ авчиж байгаа би бүр ардаас нь баг гүйж гармаар санагдаад бүр яагаад тийм юм оролдож тийм жоохон байж гэж бүр яг том байгаад ч юу н оролдож үз тийм л тэгтээ зүгээр ингээд юм зүгээр юм сонирхолтой болохоор энийг хүн болгоо ууд юм чинь тий эндээс нэг баталгаад үзчихье яагаад тайвширдаг гэдэг юм бол энийг сороод үзчихээр яа гэм бол хүмүүс амар гоё сэтгэл учирдаг гэдэг гэх тиймэрхүү мэдээлэл өгөөд байгаа нь доод үеийнхэндээ бас айгүй ингэж буруудаад тэгээд над буруу юм чинь ингээд нас нь ингээд бүр залуужаад байгаа байхгүй
Гоё юу. Зургнууд яагаад гэдэг нь штэ. Надад бас яг нэг тийм зургнууд гоё хагддаг үе байсан юм амар кул ананер тамхицуулсан. Бүр одоо хүртэл яг тийм бүр гоё зургнууд байдаг заяа. Тийм зураг яг би жоохондоо харчаад баг өөрөө гэж барыг нэг би тамхи татчихвал нэг энэ анаа шиг харагдчих байгаа юм шиг санагдав. Тэнгүүт би ингээ анзаарч ирсэн чинь жоохон хүмүүс яг тиймэрхүү зургнууд амар их инстаграмд хийд юм байлээ нэг юм хитрхи амар өөрийн ертөнцлөг байх гад тэгснэ ингээ одоо ингээ наваа дагж байгаа шинэ хүмүүсийг ч юм ингээл хайлт ингээ хаяа ингээ бүгднийг орж үзэхгүй ч гэсэн ингээ хаяа нэг дарж ингээ орж үздэг байхгүй. Тэнгүүт яг мангар жоохон тэгсэн мөртлөө нэг юм кул тамхи татж байгаа энэ нэр юм баг нүцгэн шалтан зураг мөрөг тавьсан. Тэгээ яг нэг юм тийч угаасаа тэгэл яг өөрт нь ямар хүн юм таалагдж чинь гэдэг чинь шууд тэрнгээр ингээ хаал мэдчихэж байгаа байхгүй. За тэгэнгүүт заяа ялангуяа би бүр амлаа охтууд болохоор өөрөө яг ингээ тамхи татж явах юм бол ах нарт ч юм уу гоё царайлаг залуучуудад амар гоё харагдана гэж нэг үнэхээр их андуурдаг заяа. Хоёрт эрэгтэйчүүд болохоор охтуудын хажууд тамхи татах юм бол амар ишүүд кул жинхэнэ эр хүн юм шиг харагдана гэж бас андуурдаг. Уучлаарай энэ хоёр бүр хоёулаа яасан ч биш. Ялангуяа бүр гудамжаар эмэгтэй хүн тамхи татаад явж байгаа бүр үнэхээр муу харагддаг. Тэгээ энүүгээр эрэгтэйчүүд л тамхи татах хэрэгтэй гэсэн үг бас биш. Гэхдээ эмэгтэйчүүд бас татах ёстой гэсэн үг болов биш. Бид гурав одоо ингэж яриа бүх Монгол улсын бүх иргэнийг тамхинаас гаргаж байсан биш. Би бас яг өсвөр наснд ч юм уу яг тамхи татчих үзчихсэн. Ер нь бол уусаа яг ямар юм бэ гэдэг уус сонирхдаг шүү дээ. Тийм. Гэхдээ үзчихсэн. Гэхдээ яг тэрийг үзээд миний хийх юм болоо биш юм байна гэж бодсон байхгүй. Миний татдаг матдаг зүйл болоо биш юм байна гэд. Тэгж бодсон. Яг тэгж бодоод яадаг хүмүүс байгаа. Эсэргээрээ бүр тэрийг ингээд татаад орсон хүмүүс аа. Тэгэл одоогоос ингээд тамхинд орсон байгаа хүмүүсүүдээ асуунгууд яг нэг тийм насн дээрээ татаж үзээл. Тэгэл яг нэг амьдралын бас нэг хэцүү санагцсан юм зарим нийтийн юмнуудаас олоод ингээд цаашаа нэггүй орсон. Тийм эсвэл зарим нь болохоор бас амьдрал хэцүү байсан ч гэсэн за миний хийх юм бол биш юм байна гэж гарчиж байгаа. Яг нэг юм хоёр төрлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол гоё болж өгвөл татгалзуул ядаж өөрсдийнхөө эрүүл мэндийг бодвол тийм тэр нь арай хэрэгтэй болов гэж бодож байна. Ер нь ингээл анзаархад болохоор тамхинд орчихсон хүмүүс болохоор ерөөсөө ингэж хэлдэггүй. Тамхи гоё жижигсэн татаж үзэж ерөөсөө хэлдэг. Угаасаа яг муухайг мэддэг. Өөртөө яг энэ рүү өөр хүнийг оруулахгүй ч юм уу. Яг ингээд энэ зүйлээс холхон байлгах чансан гэдэг яг үнэхээр орцсон хүмүүс болохоор тэрийг өөртөө амар сайн мэддэм билээ. Орцсон хүмүүс нь тэрийг мэдчихин гэдэг чинь угаасаа яг өөрөө бууруу юм хэрэглээд хортой юм хэрэглээд байгаагаа мэдрээд тэгээ одоо юм угаасаа тамхи арих гэдэг бүх зүйл чинь яг нэг дотроо юм донтуулагч байцтай. Тэгээ донтцсон орцсон одоо яг өөртөө тэрнээсээ гарах гад ингээд тэмцээд гарыг гэсэн бодолтой байнга яваал гэдэг тийм хүмүүс гэж аахгүй. Тэнгүүд бас нэг юм яг ингээд би нэг тавтад үзэх юм мэ. Тэгэж нэгж бас уруу татдаг найзууд бас байна. Тэр хүн чинь бас өөрөө хүртэл нэг юм уучраач мэдгүй орох гээд ингэж явж байгаа юм шиг байна. Тийм. Одоо яг энэ бичлэгэнд бэлгээ ороогүй шалтгаанчууд энэ шүү дээ. Өөрхий манай бэлгээ чинь 50 татдаг аахгүй юу. Тэгээд энэ бичлэгэнд яг үнэ ихлэхэд энэ бичлэгэнд орохоос жоохон санаан зовсон заяа. Тэгээд би бас өөрөө ч гэсэн яг 50 татдаг. Гэхдээ бэлгээ болохоор надаа тамхинаас гарна гэдгийг авалцсан байхгүй юу. Тэгээ хизээ гарах вэ гэхээр за би яг хүүхдээ болохоор гарна гэдэгтсэн байхгүй. Тэгээд хүүхдээ болохоор ямар ч сан гарна гэ өөр амлцсан маа. Ямар ч хэлсэндээ хүрнэ гэдэгт нуус итгэлтэй. Тэгээд яг бэлгээгээ яг яаж тамхинд орсон бэ гэдгийг би яг сонсч ирсэн чинь яг те өө миний найз яг энийг татаад үзмүү тэгэл. Яг тэгэл тэр найзтай хамт нэг орц руу ороод татсан юм шиг. Тэгэл ер нь тэрнээс хойш ингээ орцсон. Тэгээ ер нь бол ихэнх бандар юм уу залуучууд яг ийм өсвөр насны дээр ингээд нэг найз нь тий за нэг үдчихэж тэгэл орцсон байгаа. Гарыг. Нөгөө хүмүүс тэгдэж шүү зүгээр ингээд тамхи татчаа шалтгаан даа нэг айгуу гоё тайлбарладаг штэ. Тайвширдаг болохоор. Яагаад архиуж байгаа юм? Хэцүү байсан болохоор. Зовлонгоо мартмаар юм. Түнгууд өөр дээрээ л ажиллахад болоохгүй. Тэр зүйлийг ингээд хүн чинь ингээ бие захирах чадвар гэдэг юм байдаг шүү дээ. Тэгвэл надад ч нэг хэцүү байсан ч гэсэндээ би тамхи татлаа гэдэг асуудал шийдэх үгүй бол үгүй шүү дээ. Тамхи таснаар ямар ч асуудал хизээч шийдэжсэн дүү байхгүй болох. Тийм болохоор тэрнийхээ оронд тэ өөрийгөө болон хайртай хүмүүсийг хохироож явахаар тэр яг асуудал нь юу байгаад байгаа. Яагаад ч амт хэцүү байгаад байгаа. Тэр зүйлийг шийдчих юм бол хамаагүй илүү амархан бас ямар ч сөрөг үр дагавар байхгүй.
яг хоо тамхи арх хоёр гэдэг чинь яг хоёулаа хорц зуршил. Гэхдээ яг илүү том хүрээг агуулгах юм ялчгүй арх штэ тийм. Тэгмээ тамхин дээр бол бодож үзэх юм бол яг дам тамхиталтаар чи ойр хавийнхаа хүмүүсийг ингэж хохироогоод ингэж ийна гэдэг. Яг хоо имжлэг үзэж байгаа бас тамхи татдаг хүмүүс ирээд байх юм бол чи ялчгүй яг олон хүний хайжууд ч юм уу те хүүхдийнхээ хайжууд гэр бүлийнхнийхээ хайжууд хэрвээ тамхи татдаг бол яг тэр байдлаа ингээд ер нь л жоохон болох хэрэгтэй шүү. Яг чамаас болоод бас нэг хүний эрүүл мэнд ингээд муудаж ийн. Яг чи угаасаа яг энэ зүйл яг хорц зуршил мөн яг энэ надад ингээд миний бие муудах байгаа гэдгийг мэдж байгаа. Тэгээ ядаж гэр бүлийнхнийгаа юмнээс хол байлгаад дараагийнт яг өөрөөгөө одоо тэр хорц зуршлаасаа авч гаргахад одоо юу хэрэглэж яах хийхээр байна гэдэг бүх тийм аргуудыг сайн судлах хэрэгтэй. Манай аав надад хийдэг байхгүй. Тэгээд дэдэг байхгүй юу гэж надад нэг удаа тэгжсэн чи маргааш одоо 24 цагийн дараа одоо зоолгүйгээр өглөө гэж бодоход чи тэр хүртэл юу их өгсөн юм амар олон юм болсон. Гэтэ тэгин нийстэй нэр гэрийнхэн даад хайртай гэж хэлсэн түүнэрийгээ энэ дээр очиад би чам хайртай. Нөгөө эм дээр очиад ааж. Тэгээд ингэ амар их юм бодож байгаа би тэгвэл тэгэж юм. Тэгээд тэгсэн чи аав надад харж ирсэн аа. Тэгээ маргааш чи өөх байсан ч гэсэндээ чамаас тэ юу их үү гэж асуухад би одоо хийж байгаа л үргэлжлүүлнэ гэж хариулахаар тэгж амьдраарай гэсэн бохгүй. Хэрвээ нэрээ тэгж амьдрах юм бол үнэхээр ямар ч зүгээр л дээ би өдөр болгон хиймээр байгаа би аав ээжтэй хайртай гэж хэлмээр энэ үхээс өмнө биш би өдөр болгон хайртай гэдгээ хэлдэг бас мэдрүүлдэг. Тэгээд би миний хийж байгаа зүйл одоо бусдын төлөө байх юм бол ер нь хүний төлөө амьдрах юм бол би байхгүй болсон ч тэгээ миний тусалсан тэдний төлөө байсан хүмүүс энэ дэлхий дээр амьдарч байгаа учраас би мөнхөд амьдарч байгаатай ямар ч ялгаагүй шүү дээ. Тэгэл тийм болохоор ерөөсөө яг нэр маргааш өглөө гэж бодсон би өнөөдөр юу чинь тэрийгээ дэвшлүүлмээр байна гэсэн тийм сэтгэлээр амьдрах гэдэг амар хэцүү гэсэн. Танаа бол үнэхээр танаа биш үү? Нэр яалчгүй. Йоо бүр зүгээр саяны үйл сонсоо уйлмар санагдчихсан. Булан цуугаад тэр жижиг өрөөр ороод жаах юм орооч. Гэтэ хиний энэр сайхны аав ээжийг ер нь бол бид нар мэднэ. Тийм. Ялчгүй мундаг хүмүүс тийм. Танаа аав чи мар үүсгэх те. Наа үүсгэх баха. Юу вэ наа? Юу вэ наа? Сайн байгаа юм. Сайн байна нарааха. Манай аав чи амар хэцүү амьдралтай эсөө бас улаан арх чинь заяа. Угаасаа ингэж хийж байгаа нэг манай аав чи монголоор бүр даяар алдартай. Орон даяар 7 сар 90 сурвалжлагжсэн гимт хэрэгтэй байхгүй юу гэд хэлсэн чинь бүр хүн намайг яана чи би нөө социологоор сурдаг гэсэн чинь манай техникийн эрхлэгч дарахных юм байна л та. Би тийм мэдээгүй. Тэгээ нөгөө ингээд анх шинэ сурагчтайгаа танилцаал сууж агаалаа намайг тэр гэдэг тэндээс ирсэн мэрсэн гэж бүгдээр ингээд босоод танилцуулчихсан. Тэгээ би босоод би ингээд дарханд төрсөн. Гэтээ 6-д дотод ирсэн л дээ. Тэгэл ямарсан дархных гэд би хэлэхүр нь жоохон дутахгүй. Тэгээ дархных гэсэн чинь өө чи дархных юм уу гэл тийм ээ гэл тэгсэн чинь тийм аав ээж хоёр ч одоо хэдэн настай хүн байдаг л юм бэлээ гэсэн чинь би манай авч 22-ийн нарааш тэгч манай бүр багш амар царайд бүр хувьс гэж тэгснэ тийм үү тэгээ чиний амьдрал гайгүй юу яа нэр үхтлээ тэгээд манай амар өөрчлөгдсөн чи тийм үү яана тэгсэн бүр дараа нь танилцаж дуусаа би бүр гарцсан байж чи миний хадаас үчтэй за тэгээ яаж ин бараг намайг одоо нэг лавтай амар зодуулаад амар хэцүү амьдрдаг гэж бодсон юм шиг хөргөн амт тэг би танаа авч яг би танаа авч манай доотлын курс байсан байхгүй тэгээд одоо яасан одоос манай шал өөртөө ийм ингэдэг одоо тий сайн ингээд шоронд ингээд ийм сайн дураараа ингэж ажил хийдэг ингэдэг гэлтгсэн чи хүн бас тэгж өөрчлөгдөж болт юм заа ашиггүй тэгээд хөргөн амт амар санаа зовсон надад тэгэл ер нь ямар ч хүн өөрчлөгдөж болно гол нь тийм шийдвэр тухайн хүний шийдвэр л байдаг чинь одоо манай имэж одоо 10 хэдтэйгээс тамхи татаад одоо хэд хүртлээш тамхи татсан өдөрт ингээд ийм 2 хэрцэг тамхи дуусгадаг гэсэн ч аахгүй юу манай юусыг бохсруулаад татаад байдаг тэр уусаа манай имэг бол хинч тамхи таасан гарна гэж бодож байгаагүй бах тэгэхэд имээ нэг өдөр сууж байгаа л тамхи татчих дуусаад унтраагаал би гарлаа гэж дахиж хийдэж одоо тий за би ер нь нэг тийм байж тээ би эрх нэгтгэс турдлаа би эрх нэгтгэс инглээ бүгдээрээ худлаа би яг одоо тэгээл гээгүй бол ер нь бүгдээрээ худлаа гэдэг штэ тэгэл шууд юм шийдвэр юм зүрхэнд нь ирдэм юм шиг байна тэгээд угаасаа шийдчихчих юм бол гарна түүнээс штэ за ингээл нэг өдөр явж чаад гарчихгүй л үтэй гэвэл бол гарахгүй би яг өнөөдөр би яагаад эндээс тэ тамхинаас гармаар байгаа ингээд юунуудаа биччихвэл гоё юм шүү
шалтгаан яагаад би тамхинаас гарах хэрэгтэй юм? Яагаад би тэг ингэж архитан согтурахгүй байх хэрэгтэй юм? Тэгэл тэднийг хараад за би болий гэл шийдчих юм бол тэгэл болоо. Гэтэ амар амх юм шиг яриад байна гэсэн. Яа бид гурваас амар амхын хичээл ярина л та. Та нарт л хэцүү та нарт наа. Тэгээд бас ингэж ярил энэ талааснаас ярилгүй юм те. Одоо яг ийм уудаг ч юм уу, татдаг ч юм уу аав нар ээж нарыгаа яг хүүхдүүд найзуудтай ч юм уу, яг багштай ч юм уу тэгэл юм хүмүүс танилцуулахдаа яг нэг 100% итгэлтэй танилцуулж чадахгүй шүү дээ те. Ийм агсан согтуу тайлгадаг аавыгаа танилцсан манаа гэл ер нь бол яг тиймэрхүү жишээнүүд бас зөндөө байдаг шүү дээ. Яг тийхгүй жишээлбэл сургууль дээр ирсэн. Тийм сая яг ингээд эднэрэл ингээд аавынхаа талаар манай аав шал өөр болсон гэж ярьж байгаа шиг манай аав бас яг тэгсэн байхгүй. Яг манай аав одоо тамхи татдаг. Гэтэ яг өмнө нь болохоор арх удаг бахта бүр амар хэцүү удаг гэсэн зэ яг нэг ингэж бүгд ингээд хүүхдүүдэд зоддог ч юм уу. Тэгээд ингээд наваагч нэг юм хадаас хан дээр юм хадаасан дээр ингээд наваг зүр согтоо орж өвлгөл би тэнд нэгэ байгаа л шүнжингөө зөө. Ангарч явах юм байсан шүү дээ. Тэгэл ер нь аюу хэцүү тэгэл асуудлууд амар их гаргадаг байсан. Олсон цалингаараа битүү ууж байгаа л ирдэг. Тэгэл гэрт ямар ч хоол байхгүй ч юм уу. Тэгэл хэрүүл зодоо гэл. Тэгээд яг аав гарсан. Тэгээ одоо яг манай гэр бүлийнхэн яг аавын тэр талаар ярихтай амар бахархалтай ярьдаг байхгүй. Яг одоо сая инрэл ингээд аавынхаа талаар ингээд манай аав одоо ямар ч асуудалгүй бүр үнэхээр сасарсан гэдэг жаа штэ. Яг тийж байгаа шиг би ч яг аавын талаар ярихтаа аав яг нэг удаа ээж дуухгүй гэж хэлээл тэрнээс хойш юусоо уугаагүй гэсэн ингээ яг би энийг ярихтаа амар бахархалтай байхгүй. Тэг хүмүүс очоо ваа ямар мундаг юм бэ гэл хүмүүс сонсоход хүртэл амар гоё зөө яг нэг тийм зүйлээс эрэгтэй хүн жинхэнэ эр хүн гэдэг мэдрүүлж болно. Түүнээс нэг шил яваад тасахгүй бол тэр зам биш манай аав гэсэн чинь ингээ согтуу юм дэвс тавигддаг тана. Тэгэхээр бас тэ чи гинэ. Та ч юм уу. Энэ жаа яг эрэгтэй хүмүүсөө тулгуурлаад тах шиг. Гэтэ ер нь эмэгтэй хүн ч гэсэн байгаа. Ер нь л тийм яг хүүхдүүдийнхаа яг хүний гэр бүлийнхаа ямар бахархал нь баймаар юм гэдэг чинь бас яг гоё шийдвэр болж байгаа юм биш үү. Шийдвэртэй хүрч чаддаг ирэх үү мундаг ирэх үү. Түүнээс биш тэ нэг хүний нэг зөхиод унгааж чаддаг бол ирэх юм шиг аав тэгдэг байхгүй. Яагаад архинд орсон бэ гэх юм бол тухайн үеийн ирэх хүн гэдэг ойлголт нь өөр амар өөр гэсэн. Чи олон хүнтэй ондж үзээгүй байх юм бол тэ ирэх хүн биш. Чи нэг шил архиугаа тасрах юм бол чи ирэх хүн биш. Чи нэг хүнийтэй зөхио шууд унгааж чадахгүй бол чи ирэх хүн биш. Тэрнээс болол амар олон тэр үеийн залуучууд ихэнхэн шоронд тэгээд бас цөөнгүүн шууд тэ явсаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас тэр эр хүн гэдэг тодорхойлол те сайхан эмэгтэй хүн ч юм уу сайхан эр хүн гэдэг тодорхойлолтыг бид нар л цасан штэ. Шинэ залуу үеийнхэн цасна. Одоо өмнөх үеийнхний ойлголт тийм байсан байж болно. Гэтэ одоо бид нарт жинхэнэ эр хүн гэж ямар хүнийг хэлдэг хэлсэн үгэндээ үрдэг хариуцлагатай би боллоо гэж шийдвэр гаргасан бол тэрэндээ үрдэг. Тийм эр хүн мундаг гэсэн ойлголтыг бид нар нийгэмд тарааж чадах юм бол тийм байхын тулд хүн угаасаа үргэлж сайн л байхыг хүсдэг штэ. Тийм болохоор тэгэхээр гоё. Бүгдээрээ мундаг эр хүн байцгаая. Би нөгөө чиг эр хүн байх чинь шүү дээ. Би юу ингэж багасаа ингэж амар юм гоё орчин төссөн байхгүй юу? Ерөөсөө би миний эргээ би л согтуу хүн хизээж харж байгаагүй. Би анх 12 дугаар ангитай ангийнхаа бид нэрээ согтуу байхыг харсан. Түнс би наа нэг ч удаа согтуу хүн харж байгаагүй байхгүй юу? Тэгвэл ингэж айгүй ингэ зөв өсчихөж байгаа байхгүй юу? Тэр чинь би заавал тийм юм гоё юм байна гэсэн эсвэл энэ амар муухай одоо юу гэдэг чинь нэг тийм юм байхгүй. Тэгвэл ингэж ям сэвэрхэн тэ аим гоё гэр бүл төсчих юм бол тэгэл хүүхэд юу нэгээс цаашаа гоё явчихна. Тэгэхээр тийм гэр бүлийг нэгдүгээр бүтээгээрээ хоёрдугаарт миний ярих гэсэн юм юу вэ? Одоо нийгэмд гараад их сургуульд ороод ч юм ингээл тийм хүмүүс ингээл харьцаанд ингээл за ийм хүн байд юм ийм хүн байд юм байна. Урд нь хизээч уулзж байгаагүй төрлийн хүмүүстэй уулзаад. Тэгээ зарим хүмүүс яриа сонсоор яаж харахаараа ингэж хардаг байна ч юм уу. Тэгтээ тэр нь жоохон сөрөг талаараа ямар ч эрүүл ухаанаар харсан тэр зүйл буруу зүйл байхад тэ байж болно шүү дээ. Байж болно шүү дээ. Хамаагүй шүү дээ. Чи тэгээ ганц л юм дээр шүү дээ. Хамаагүй гэл юм тиймэрхүү хандлагатай хүмүүсийг харчихсан. Тэгэл харангуй нөгөө ингээд тамхи татах, арх уух гэдэг чинь хоёулаа ямар нэгэн байдлаар нөгөө мансууруулах төрлийн зүйл дунд нь байдаг учраас яг шууд арх уугаал миний тархины эдэс үхээд эхэлдэггүй ч гэсэндээ яг тэр ингээд тогтмол хэрэглээд хэмжээгээр доозыг нь хэтрүүлж хэрэглээд байхаар нөгөө хүний сэтгхүүд өөрчлөлт гардаг гэд би яг өглөө уншсан байхгүй. Тэгээд ялваа ямыг харж сэтгэж байгаа зүйл нь өөр болчдөг. Тэгээд ингээд гимтчдэг юм уу да одоо компьютероор одоо вирус тархин вирус юм шиг тиймэрхүү юм харах хэцүү шүү дээ. Тэгээд тэр хүмүүс бол яаж заримдаа ярилцаад нөгөө ойлгохгүй, ойлгохыг ч хүсдэггүй. Тийм болохоор тэгээд за мэд найз дараа ирээ.
За ингээд хор зуршлын талаар бид гурвын өөрсдийн маань үзэл бодол нь иймэрхүү байлаа. Тэгээ бас тийм гол зорилго нь болохоор яг тийм ийм зүйлсээс гоё татгалзаарай. Тэгээ илүү сайхан зүйлсийг бас хийх боломж байхад ийм муухай зүйлсээр битгий ороосаа гэсэндээ ер нь бол ингэж хийж байгаа шүү. Тийм тэрнээс бол амар хүний мууг үзэх гэсэндээ ч юм уу. Чи муухай гэж хэлэхгүйгүй шүү. Тийм тэрэндээ биш тийм. Үзэж байгаа бүх тийм татдаг хүмүүс ч бүх уудаг хүмүүс юм бүгднгийн биш юм а гэхэд бас нэг юм хитгэн ч гэсэн яг тийм хүмүүсийг яг гарахт нь имжлэг нөлөөлөөсэй гэж аяга хүсэж байна. Тэгээд яг гоё бас те бид гурав бас бичиж болно шүү. Яг тэр бичлэгийг үзээд би яг ингээд жоохон ийм юмнуудыг ингээд илүү сайн ойлгоод яг одоо энэ дээр ингээд яг өнөөдрөөс эхлээд өөртөө ингээд амлалт өглөө тэгээд найзуудтай гэр бүлийнхэндээ бас амлалт өглөө одоо ингээд дахиж яг ингэхээ гээд шууд эхлэхийг хичээгээрээ. Одоо ингээд бас яг үзэж байгаа хүмүүстүүд яг хэрэгэлдэггүй бас зүгээр яг үзэж байгаа яг за би юу нэрэдэд ингэхгүй байна гэж бодож байгаа мөртлөө бас яг ийм хэрэгэлдэг хүмүүсийн дунд байгаа хүмүүс бас байгаа шүү дээ тий. Яг за ээж авч чинь ч юм уу ах эгч чинь ч юм уу яг чиний найзууд чинь ч юм уу хэрэгэлдэг бол яг шууд хэлхээсээ илүү яг ингээд яг үзэж байгаа зүгээр яг болиулмаар байгаа хүсэлтэй хүмүүс нь тэр хүмүүстэй зориулж захаа бичиж үзвэл гоё юм болоо яг ээж автаа зориулаач юм те. Наа чи ямар гоё санаа. Яг ингээд би ингээд яг таныг ингээд хардаг таныг ингээд яг тань шиг болохыг би хүсдэг ч юм уу те. Яг тиймэрхүү байдлын сайн хэлээд би ингээд таны тэр замнууд гэхдээ ингээд шууд ингээд ээжээ та ууртай ээжээ та ингээд ааштай гэж тэгээд байгаа чи тэгснээс үлдэн та тавихнаас агаар би хордоод байх юм бол ээж аав чи уур амар хүн. Тэгэхээр яг эхлээд ээж аавтай яг яагаад хайртай байдаг вэ те бас ингээд яг хинх гэр бүл чинь бас ингээд ээжтэй аавтай шууд хайртай шүү гэж хэлээл ээж аав нь бас хүүхдүүдэд хайртай шүү гэж хэлдэг. Би гэр бүлүүд айгүй олон байгаа штэ. Яг тийм болохоор эхлээд яг сэтгэлийн үгнүүдэд бичээд ингээд яг хэлмээр байгаа бүх үгнүүдэд бичээд яг тэр дундаа яг зөвхөн ингээд бүлт нэг ийм ур цахианд чи битүү тамхи ч юм уу арих орцсон байл жоохон тийм штэ. Тэгэхээр ингээд эхлээд гоё сэтгэлийн үгнүүдэд хэлээд төсгөлд нь ч юм уу дундуур нь яг таны тамхи татдаг байдлаас ч бусад бүх байдлаар нь би тань шиг байх хүсдэг ч юм уу. Яг тэгж хэлэх юм бол ээж авч ингээд тэрийг уншихаар өө бүр ингээд шал өөрөө бодогдож эхлэх байхгүй. Тэгэхээр гоё ийм юм гоё яваад бол гоё санагдлаа. Тэгээд гоё ээж аавтай захаа бичээд тий. За тэгээд энэ үрээд бит гурван яриа дууслаа. Тэгээд ямар ч гэсэн хүрэлцэн ирсэн. Инэрл сайхандаа баярлаа. Бодож ирсэн баярлаа. Тэгээд ямар ч гэсэн бит гурван bubble tea-с хөөрхөн амттай боллоо. Тэгээд тий. За тэгээд хэтрүүлэн хэрглэж болохгүй бас bubble tea. За тэгээд бүгдээрээ гоё дараагийнхаа бичлэгээр уулзцаая. Баярлалаа.